Coal Mongolia чуулга уулзалт энэ жил металлургийн салбарын асуудлыг ч мөн багтаажээ. Улуурхаан салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт энэ жил хөл хөдөлгөөн багтаа нь өмнөх жил оролцсон хөрөнгө оруулагчид дахин ирсэнгүй шинээр сонирхлоо илэрхийлж байгаа нь ч цөөн байлаа. Гэсэн ч нүүрсээ өмс болохгүй тулд аж ахуй нэгж төр засаг хамтдаа тулгамдсан асуудалтай гарцгаах шийдэл энэ чуулга уулзалтын гол зорилго юм а. Бид эрдэс баялагын салбар дахь бүтээмжийг цаашид хэрхэн бий болгох асуудлаар дараах асуудлуудад тодруулга авсан юм. Зах зээлээ сайн ажиглаж судлах шаардлагатай байгаа. Тэрнтэй одоо юу гэдэг нийцсэн бодлого явуулах зайлшгүй шаардлагатай байна. Ер нь зүгээр энэ хөрөнгө оруулалт татахын тулд өрсөлдөх чадвараа дэвшлүүлэх дээр одоо байнга анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ чиглэлээр бол ялангуяа үйлдвэрлэлийн дэд үтцээ хөгжүүлэх чиглэлээр тухайлбал тээвэр логистикийн нөхцөлийг сайжруулах, за шинэ зах зээл эрэлхийлэх. Одоо зүгээр өнөө хүртэл бид бүгд найрамд хятадд улс манай гол зах зээл байлаа шүү дээ. Тэгэхээр бол хятадын эдийн засгийн өөрийнх нь хомилттой үүдээд одоо манай эрдэсийн бүтээгдэхүүний экспорт бол ерөнхийдөө эрчим нь буурч байгаа. Ингээдлээр бидэнд бол зайлшгүй шинэ зах зээл ирэх хайх шаардлага байна. За түүн тухайлбал энтхгийг бас тооцож үзэж байна. За зүүн Азийг бас өөрсдийнхөө хараанд оруулж ажиллаж байгаа. Тэгээ энэ зах зээл маань өөрөө заавал одоо далайн бомбттэй бомб руу өөрийнх нь бүтээгдэхүүнийг хүргэж одоо очих ийм одоо шат амжилт дамжих гэдэг нь л да. Тэгэхээр зэрэг бид бүгд найрамд хятад улсын нутаг дэвсгээр дамжин өнгөрөх тээврийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа. Энэ дээр бол манай зам тээврийн яам, гадаад хэргийн яам, холбогдох газрууд бол хэлцээ хийгээд явж байгаа. За энэ дээр бол их ач холбогдогч ажиллаж байна. За дээр нь дотоодын өөрийн одоо үйлдвэрлэлдээ аль болохоор олон улсын одоо шаардлага стандарт нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, төрөлжүүлэх тэр тооцоо аргачлалыг нэвтрүүлэх чиглэлээр бас анхаарч байгаа. Тухайлбал нодлонгоос нүүрсэндээ бол ангиллаа шинжилсэн байж байна. Дээр нь одоо ашигт малтмынхаа нөөцийг олон улсын одоо жишгт нийцсэн аргачлалаар тооцдог болж. Ингэснээр бол бид өөрийнхөө бүтээгдэхүүнийг гадаадын одоо хөгжингөө орнуудын одоо мэргэжлийн улсуудад ойлгомжтой хэлбэрээр одоо тайлбарлах, мэдээлэх ийм боломжтой болж байгаа. Ялангуяа одоо дотооддоо бас нүүрс нэгэнтээ одоо экспорт ийм хүнд нөхцөл байдалд орсон юм чинь дотооддоо бас хэрэглэх юм шаардлага байгаа. Ялангуяа одоо цахилгаан станцуудыг барих ийм асуудал тулгамдж байгаа шүү. Тий. Зүгээр нүүрсний зах зээл бол өнгөрсөн оны 12 сараас энэ оны 2 сарыг дуустал хамгийн одоо доод түвшинд амлалт үргэлжилж ирсэн. Коксч нүүрснээ. За эрчим хүчний нүүрс ялгаагүй. За харин сүүлийн одоо саруудад бол бас жаахан өсөх хандлага ажиглагдж байна. За энэ бол бас бидний хувьд бол өөдрөг сайхан мэдээ. За энэтэй уялдаад бол манай нүүрсийг худалдан авах одоо гадны худалдан авагчдын сонирхол бол баг зэргээр бол нэмэгдэж байна гэсэн мэдээг бол одоо аж ахуйн нэгжүүдээс авч байгаа. Бид бол нүүрсийн салбарт үндсэндээ дараах 4 төрлийн одоо 4 бодлого барьж ажиллаж байна. За нэгдүгээрт нь бол өнөөдрийн одоо экспортлж байгаа уламжилтын түүхэн нүүрснийхээ экспортыг бол аль болохоор үргэлжлүүлэх. За дээр нь хагас боловсруулалтыг нүүрсийг одоо баяжуулж, угааж аргаар одоо улам үнцийг хүргэж борлуулах. За гуравт нь бол нүүрсийг гүн боловсруулах. За энэ гүн боловсруулах гэдэгт бол хий гаргах, одоо түлш гаргах. Одоо энэ дээрх анхаарч байгаа. За харамсалтай нь одоо нөгөө түүхийн нефтийн үн маш их уналттай байгаа учраас энэс үүдэлтэйгээр одоо нүүрсийг гүн боловсруулах одоо чиглэлийн одоо үйлдвэрлэл бол эдийн засгийн хувьд бол үр ашиггүй болоод байгаа. Одоохондоо зогсон байдалтай байна. Гэхдээ энэ бол би төр зургийн үзэгдлээ гэж бодож байгаа. За дөрөвт нь бол эрчим хүчний нүүрсээ бүрэн гүйцэд ашиглах. Ингэж одоо эрчим хүч үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ гадагш нь экспортлох. За сая Инх сайхан сайдын танилцуулганд гарсан дээр шивэ овогийн шивэ энержи гэдэг одоо төсөл бол яг энэтэй уялдсан юм төсөл байгаа юм аа. Ингээд энэ 4 төрлийн одоо бодлогыг одоо арга бол гадаад зах зээлтэйгээ маш их уян хатан уйж хэрэгжүүлэх шаардлагатай гэж боддог. Аль эрэлт нь аль төрлийнх нь эрэлт их байна, тэрлүүгээ илүү хүч тавьж ажиллах ийм уян хатан бодлого явуулах шаардлагатай гэж бодож байгаа. Зөвхөн одоо нүүрсний түүхийн нүүрсний хэрэглээг
огцон хязгаарлах гэдэг явдал бол манад бол бас боломжгүй ийм одоо зүйлээ гэж бодож байгаа. Тэр эдийн засгийн хямралтай үед даван тулахад юун төрөнд төслүүдэд урьдчилуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг хаанаас өгж байгаа шүү дээ. Тэгэхээр таны сая ихтгэлд дурдсан одоо баримт фактуудыг сонсож хахад мега төслийг ойлгох чадал манад одоогор байхгүй байна гэсэн юм харамсалтай дүгнэлтийг сонслоо. Тэр энэ тохиолдолд бид нар одоо яаж мега төслөө урьдчилуулах юм боломж арга зам байна гэж та харж байна. Тэгээ юуны өмнө мега төслийн талаар ойлголттой болох хэрэгтэй шүү дээ. Ялангуяа шийдвэр гаргахтай хэмжээнд, ялангуяа улсын их хурл, засгийн газар, яамд, төрийн байгууллагуудын хэмжээнд. Тэрнээс гадна мега төсөл бол олон түмний зөв хяналтанд ор явагдах хэрэгтэй байдаг. Тийм учраас зөв мэдээлэлтэй мэдээлэл өгөх иргэд болох шаардлагатай. Тийм учраас бид нарт том төслүүдийг хэрэгжүүлэхэд юуны өмнө том төслийн ямар бэрхшээл байдгийг, яаж явдгийг, ер нь юунаас нь бид нар хожиж юуныгийн хүнд өгдгийн энэ ойлголтыг айгүй зөв болох хувьд айгүй чухал. Тийм учраас энэ чиглэлээр бол зөндөө ажил хийх хэрэгтэй гэдэг талаас нь ярьсан. Харин зүгээр өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд бол мега төсөл гэж юу вэ? Ядаж мега төсөл гэж үг хэллэгтэйч болж авлаа шүү дээ, тий. Тэгээд тэр төсөл ямар хэцүү замаар явдгийм бэ гэдгийг бол нийгэм бараг шийдвэр гаргаж бараг ойлгож байна. Тэгээд алдаж онж ойлгодог байхгүй. Тэгэхээр 5-7 гээд нүрсний том төслийг бараг гэрээ зурх хэмжээнд навцарчаад унгачиж байгаа байхгүй. Унсан гээд харамсмаар юм шиг боловч бидний бас тулах ёстой зам баг. Тэгэхээр суралцж штэ тий. Тэгээ хурдан суралцаад хурдан хийж чадах юм бол үнэхээр мега төслөөр дамжиж л Монгол бас өөр зам байхгүй гэж хэлмээр. Тэгэхээр одоо дэлхийн зах зээл дээр ялангуяа эрдэс баялын түүхийн эдийн уналттай үед мега төслүүдийг юм сэргээх ямар боломжийг бид хаах хэрэгтэй гэж үзэж байна. Юу штэ яг супер цикл явагдсан түүхийн эдийн нүрсний өндөр үнэтэй байхад хүмүүс хэр барагтай бол төслийн одоо хүндрэл бэрхшээлийг ойлгож өгдөг байхгүй. Ямар хэцүү зовлон замаар. Тэгээд олж ирж байгаа хэдэн цаасаа булаацалтах эсвэл би ганцаараа хийж чадна гэж их эрхэх тийм хинэрхэлд заашгүй ордог байхгүй. Тэгээ бид нар бол яг тэр шатан дээр орцсон тэрнийхээ зовлонг өөрсдөө амсаа явж байгаа. Тэр утгаараа бол супер цикл доошоо унаад нүүрс металлын үн доошоо унж байгаа нь биднэрт өөрсдөө эрүүл харах болцоо өгч байгаа энэ болцоог ашиглах хэрэгтэй. Энийг ашиглаад бушуухан шиг уул уурхайн засаглаа зөв болгоод нийгмийн ойлголтоо зөв болгоод авах юм бол дараагийн цикл ирэхэд бэлэн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол хизээ мөнгөтэй болон тэргээрээ цацж идчихэл хизээ мөнгө болон турж унжаал унаад байдаг ийм байдал байж болохгүй шүү дээ. Энэ чинь тэр утгаараа бол болж байгаа үзэгдэл бол эерэг бөгөөд бид нар дараагийн циклд өөрийгөө бэлтгэл ийм шаардлагатай гэж хэлмээр. Гол найдар бол одоо энэ төслүүдэл урьдчилах явдал байгаа шүү дээ. Уг нь бол хууль эрх зүйн орчин бол хангалттай бүрдсэн байгаа тий. Гэвч одоо нэг улс төрийн зоригтой шийдвэр зөвшөлтсөл ойлголцолд энэ тэр үл чухал уу? Тэгэл байхаа зөвхөн эргээд шийдвэр гаргахтай хэмжээнд эрх зүйн орчны хувьд бол энэ манайх айхтар том бэрхшээл үүсгээд байгаа юм байхгүй. Юу н сайжраад яваад байгаа. Гэхдээ бас хууль тогтоомчдоор засах юмнууд зөндөө байж. Жишээлбэл бид нар юм л бол төрийн өмч 51% байх ёстой гэж тэгдэг. Үүний иргэн дээр 51% төрийн өмч гэдэг нь бол юунаас үүсэж байгаа вэ гэхээр бид нар илүү хувь хүртэх гэдэг байгаа байхгүй юу. Гэтэл илүү хувь хүртэх гэж ингээд нөгөө байгуулсан компани менежмент мотоос болоод улс орныг улам бүр алдагдлалд оруулдаг жишээ болчдөг байхгүй юу. Тэрний жишээг бол жишээл Эрдэнэс 5-7 гэдээ хэлчих болно. Яг тэгэхээр Эрдэнэс 5-7 100% төрийн өмчтэй өөрсдөө нүрсээ эзэмших гэдэг сайхан л юм шиг харагдаж байгаа. Үүний хэрэг дээрээ бол тэргээр дамжаад Чалкогоос олон 100 сая долларын зээл аваад хүүхдийн мөнгө болгож хүүхдийн мөнгөш нөгөө сая 500 хишиг болгож тараагаад тэгээд тэргээрээ улс орон өрөнд орцсон ийм бэрхшээлүүд байгаа хгүй. Тэгэхээр бүхлээрээ уул уурхайн засаглалыг зөв болох асуудал айгүй чухал болцсон байгаа гэж хэлмээр. Coal Mongolia 2015 онд бид одоо энэ түүхийн эдийн уналтын ялангуяа энэ нүүрсний зах зээлийн үн унсан үед бид нар ямар бодлого авч хэрэгжүүлэх ёстой гэсэн асуудлыг нэлээд сайн ярилцсан тийм ээ. Тэгэхээр одоо өнөөдөр 2016-га уулзалтаа хийж байна. Тэгэхээр энэ жилийн хугацаанд бид алхмуудаа хийж чадсан уу? Өмнөх жил Coal Mongolia чуулганаар бол нүүрсний үн унж байна. Энэ салбарынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд өртгөө бууруулах арга хэмжээг авах хэрэгтэй. Үүний тулд одоо хамгийн чухал асуудал бол төмөр замтай болох асуудлаа гэж.
Code Mongolia 2016 буюу одоо 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ хурал дээр асуудал шийдэгдсэнээрээс алгаа. Тэгэхээр өнөөдөр Монголд бол төмөр зам баригдаагүй байна. Хажуугаар нь бол бас өрсөлдөгч нар маань бол бидний зах зээлийг эзэж байна. Жилээс жилд улмал бид өрсөлдөх чадвараа алдаад байгаа. Тийм учраас Code Mongolia чуулган жилээс жилд энэ асуудлыг тавьсаар л байх болно. Тэгэхээр 2016 Code Mongolia баг болохгүй ах гэж бодож исэн л та. Гэвч та бүхэн одоо ахиад зохион байгуулж байна тийм ээ. Тэгэхээр энэ удаад одоо ямар эрэл хайвал сорилт бэрхшээлийг туулах юм бодлого зөвлөмжүүдийг гаргаасаа гэж хүсэж энэ удаагийн Code Mongolia-г зохион байгуулж байна. Тэгэхээр энэ жилийн Code Mongolia чуулганд оролцогчдын одоо ерөнхий чиг хандлагыг харах юм бол өнгөрсөн Code Mongolia чуулганд оролцож исэн хөрөнгө оруулагч нар маань бол алга байна. Ерөнхийдөө одоо энэ Монголын нүүрсэн салбарт итгэх итгэл бол бас нэлээд унж байна. Яагаад гэхээр хэдийгээр одоо эрдэс баялагын салбарт төрөөс баримтлах бодлого, за одоо 5-7 төслийг хэрэгжүүлэх бодлого гэдээ гаргадаг чиглэлээ ихтэй яг хэрэгжүүлэх шатанда парламентын төвшөнд энэ төслөө гацаачаад байгаа. Тийм учраас одоо гадаадын хөрөнгө оруулагч нар энэ төслийг харж хүлээж байгаа одоо жижиг дунд бизнесүүд Монголын ханган нийлүүлэгч компанид бол төсөл одоо тун итгэлгүй болсон байгаа нь бол ажиглагдаж харагдаж байгаа. Та бүхэн анзаарч харах юм бол одоо яг нүүрсний салбарын одоо томоохон компаниуд бол оролцоогүй байгааг та бүхэн ажиглаж байгаа. Тухайлх юм бол одоо жишээ нь Energy Resource компани одоо саяхан бол санхүүгийн зээлийн төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал төр дефолтоо ингээд зарласан байж байгаа. Иймэрхүү нөхцөл байдалд орох гэж байгааг бол одоо бүр 3 жилийн өмнө Code Mongolia-гаас бол ярьж ирсэн. Харамсалтай нь бол төр засгийн дүүгээс дэмжих нэвтэл бүр одоо унгаасан. Ийм харамсалтай зүйл болж байна. Энэ бол одоо ганцхан төсөл эзэмших компаниг одоо унгааж байгаа асуудлаас Монголын эдийн засгийг одоо унгааж байгаа хүндрэл оруулж байгаа ийм л асуудал гэдгийг өнөөдөр ард нийтээр ойлгож байна. Тэр энэ салбарт боломж өссөн, боломжуудаа алдлаа гэж та дүгнэж штэ. Тэгэхээр өнөөдрийн энэ Code Mongolia-д одоо хичнээн хөрөнгө оруулагчд ирсэн байна. Тэгэхээр эндээс бас боломжуудаа алдсан гэдэг зүйлийг бас дүгнэж харж болох бах тийм ээ. Тийм. Ерөнхийдөө бол бас хөрөнгө оруулагч нар бол яг нүүрсийн салбарт бол бага байгаа. Одоо байгаа энэ 5-7 төслөө яаж явуулах вэ гэдэг дээр л одоо бид нар гол фокус хийж ажиллах хэрэгтэй юм. Энээс ч илүү өөр одоо когч нүүрсний шинэ төслүүд гарахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр одоо байгаа төслүүдийг хэрхэн одоо зөв оновчтой хурдан хугацаанд явуулах вэ? Хэрхэн хурдан төмөр замаа бариад одоо бидний одоо монголчуудын мөрөөдөл болоод байгаа Япон, Солонгос, Хятадаас үл хамааралтайгаар 3 дахь зах зээл дээр нүүрсээ борлуулах гэдэг асуудал өнөөдөр асуултын тэмдэг байсаар байна. Энэ тодорхойгүй байгаад байгаа учраас өнөөдөр монголчуудын маань баялаг үнэтэй кокс гэдэг байгаа нүүрс чинь өөрөө үнс болчиход байгаа. Үнс болсныг та бүхэн одоо харж болно. Жишээлх юм бол одоо Монгол үйл ажиллагаа явуулж байгаа кокс нүүрсний компаниудын үнэлгээ одоо сүүлийн 3-4 жил 30-аас 40 дахин унлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо монголчуудыг үнэлж байгаа дэлхийн одоо үнэлгээл гэж харах хэрэгтэй. Бид энэ бүхнээсээ сургамж авч урагшаа явах хэрэгтэй. Гэхдээ бол бас кокс нүүрсийн салбарт бас ирээдүйд бас боломж байгаа гэж харж байгаа. Ягаад гэвэл өнөөдөр эрчим хүчний нүүрс, кокс нүүрсний үн хоёрын хооронд 100 орчим юаны зөрүүтэй болчиход байгаа. Шинжээчид юу гэж дүгнэж байна гэхээр энэ хоёрын хооронд одоо кокс нүүрсний хувьд өртгөөсөө бүр бараг доогоор орж байна. Энээс доош унах ерөөсөө боломж байхгүй. Тэгээ энэ дээр нэлээд зогсож байгаад ойрын одоо ирэх одоо 1-2 жилүүд өсөх хандлага ажиглагдах байхаа гэж харж байгаа. За хоёр дахь ус бас нэг боломж нь юу гэхээр Хятад улсын одоо аж үйлдвэрийн салбар бол маш хилэгдэлтэй байж байгаа. Тийм учраас төмөр замаараа тээвэрлэх ачаа хэрэгэлт нь одоо бараг 30% жилдээ багасч байна гэж байгаа. Тийм учраас Хятад бол транзит ачааны тээврийн хэрэгэлцээ бол маш их гарч байгаа. Энэ нөгөө талаасаа Монгол улс Хятадын одоо газар нутаг дэвсгэрээр төмөр замыг ашиглаж 3 дахь орн руу одоо кокс нүүрс төмрийн хөдөр болон бусад уулуурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд одоо боломжийг эрэлт талаас олох юм аа, тээврийн эрэлт талаас олох юм аа гэж. За хоёрдугаарт Хятадын төмөр замтай өөрөө бас автозамын систем өрсөлдөд эхэлсэн. Төмөр замынхаа одоо тээврийн тариф бас урт хугацааны одоо уулуурхайн замд уулуурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд өртөг багтаа тээвэрлээд байгаа. Тийм учраас Хятадын одоо төмөр замын тээврийн тариф болон транзит тээврийн тариф одоо эрэлт талаасаа бол нөгөө талаасаа Монгол боломж гарч ирж байгаа учраас хэдийгээр кокс нүүрсний үн уналтаа байгаа ч гэлэхдээ хэрвээ бид богино хугацаанд төмөр замаа барьж чадах юм бол энэ боломжийг ашиглах бололцоо нь өнөөдрийг хүртэл Монгол улсад байгаа шүү гэдгийг л одоо энэ чуулганаас олж харж байна. Уулуурхаа хөгжсөн ялангуяа ийм нүүрсний баялагтай улс орнууд одоо яг энэ мөчлөг дээр одоо уналт сөрсөн ямар бодлого алхмуудыг хийж энэ амжилттай явж байгаа жишээ байна.
Бид бол хамгийн түрүүнд худалдан авагч улсаа бол их анхааралтай ажиллах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл бүгд нэр амт хятад ард улс. Саяхан одоо 13 дугаар 5 жилийн төлөө гэдгийг баталсан байж байгаа. За энд бол эрчим хүчний салбартаа бол бүтцийн томоохон өөрчлөлт хийж байгаа. Өөрөөр хэлбэл эрчим хүчний нүүснээс татгалзан байгаль орчинд хоргүй цэвэр технологиудыг хэрэглэнэ гэж. За үүнд бол хамгийн нэгдүгээр зорилт нь бол уран байж байгаа. Тэгэхээр ураанаар бол хятад улс 2030 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 50%-ийг 2050 онд бол 70-80% хүргэх зорилт тавьсан байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 2030-аас 50 оны түвшинд хятад улс жилийн 3 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг хэрэглэнээс татгалзнаа гэсэн үг. За Монгол улсад байгаа эрчим хүчний нүүрсэд бол яг эрчим хүчний нүүрс чигээр нь одоо ашиглаж ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн түүхийгээр нь одоо экспортлох ямарч боломж байхгүй. Тийм учраас энэ эрчим хүчний нүүрсийг цахилгаан болгож хятад руу нийлүүлэх энэ арга замыг хайх хэрэгтэй. А хоёрдугаарт нэгэнт уран эрэлттэй ирээдүйд үнэн үсэх нь тодорхой маш их одоо хэрэглээ хажууд одоо хөрш улсад маань бий болж байгаа бол Монгол улс яг өнөөдрөөс эхэлж урааны салбартаа хайгуул олборлтын төслүүдийг дэмжих хэрэгтэй болчиход байгаа юм ба. Энэ бол Монгол улсын уул уурхайн ирээдүйн 5-аас 10 жилийн одоо уул уурхайн шинэ одоо брендинг бүтээгдэхүүн бий болох шинэ технологи нэвтрүүлэх энэ чиг хандлагыг бол тодорхойлох юм байна гэж харж байгаа. Дэлхийн зах зээлээс хамааралтай энэ түүхий идэ бид нар бас дотооддоо бүтээмж болж ашиглах нь чухал асуудал болж бас нэг талаа харагдах байх л да. Тэгэхээр та бас хүрэн нүрсээ цахилгаан болгоё гэдэг асуудлыг ярьж байна. Тэгэхээр цахилгаан станц баригдах төслүүд маань бас л удаашралтай байна тийм ээ. Тэгэхээр дотооддоо бас энэ эрчим хүчний салбар руу сонирхож хөрөнгө оруулах юм сонирхол манай баялаг бүтээгчдэд хэр байх шиг юм зүйл ажиглагдаж байна. Ялангуяа нүрсний салбар. Тий одоо оюу толгой, таван толгой, цагаан сувраг гэдэг энэ том уул уурхайн мега төслийн бүтээн байгуулалт бол эрчим хүчээр хэрэгжих ямар ч одоо боломж байхгүй. Тийм учраас өмнгийн говийн бүсэд бол томоохон хэмжээний цахилгаан станц барих шаардлага байгаа. Өнөөдөр таван толгойн когч нүрсийг 1 тонн нүрсийг зархад 1 тонн нүрс эрчим хүчний нүрс одоо дам хэлбэрээр одоо олборлогдоод ямар ч борлуулалтгүй түүхийгээр хэвтэж байгаа. Энэ их удах юм бол ингээд үнс шороо болоо шатаад босно. Ямар ч ашигладаггүй бүтээгдэхүүн болно. Тэгэхээр энийг эргэлтэнд оруулах, эргээд эрчим хүчээ том мега төслүүдэд одоо тэтгэх энэ төсөл бол яг харахгүй 5 толгойн цахилгаан станцын төсөл байна. 5 толгойн цахилгаан станцын төсөл хэрэгжихгүй маш олон сорилтуудад тулгарч байгаа. Яг цаг хугацаанд нь хэрэгжүүлээд санхүүжилтээ аваад явсан бол 5 толгойн цахилгаан станц өнөөдөр ашиглалтанд орох бололцоотой байсан. Яг 5 толгойн төмөр зам шиг өнөөдөр ямар ч одоо ашигладаггүй байж байгаа. За өнөөдөр бол бид бас л энэ 5 толгойн төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилт талаасаа бол нэлээд хүндрэлтэй тулгарч байна. Дэлхийн нийтээр эрчим хүчний нүүрснээс татгалзахын тулд жилийн 100 тэрбум долларыг одоо Америкийн болон барууны компаниуд нийлж байгаад одоо шинэ технологи хөгжүүлэх эрчим хүчнийг одоо хэрэглэнээс халах тал руу явж байна. Тийм учраас 5 толгойн төсөл дээр бол яг санхүүжүүлэгч байгууллагын хувьд бол нэлээд хэдэн одоо банкуд бол татгалзах мэдээлүүдийг ирүүлсэн гэсэн мэдээлэл сонссон. Тийм учраас би юу гэж хэлэх гээд юм нэхэр аливаа төслийг ялангуяа мега төслүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхгүй бол эргээд алдагдал болдог, эргээд магадгүй хязгаарч хэрэгжихээргүй том одоо хохирлыг бол улс оронд очуулж болдго юм а гэдгийг энэ хэдэн одоо том мега төслүүдийн хүрээнээс хэрэгжилтээс бол бид харж байгаа шүү дээ. За баярлалаа. Silver. Tu dos hermanos.